сүүлийн жишээ гэхэд өчигдрийн болсон явдал буюу ерөнхий сайдын мэдэгдэл. Ерөнхий сайд хэлсэн тэр үгнүүдтэй л дахиад огцрох болцлоо хангацсан. Ард иргэдээ ялаа гэж хэлнэ гэдэг чи одоо энэ том өндөр дээд албан тушаалттай хүний хувьд байж боломгүй зүйл. Энэ бол ёс суртахууны асар том давалдал гэсэн үг. Жирийн хүн хүртэл би нэгэ хөө ялаа минь гэдэггүй үсттэй. Гэтэл энэ хүнтэй яг яшман дээрээ тэр хүүхдийнх нь тансаглал, энэ өөрийнх нь тансаглал, тэр нэстэг тэрийг унж явж байгаа энэ бүх тансаглалыг хэн бий болгож байгаа юм бэ? Татвар төлөгч бид нар. Та бүхэн бид нар бүгдөө татвар төлж байгаа. Тэр татварын мөнгийг энэ хүн захиран зарцуулах эрхтэй хүн байгаа. Тэр мөнгөөр ингэж аалаад байгаа биш үү? Гэдэг ийм хардталт бол ерөөсөө яахын аргагүй төрж байгаа. Тэгэхээр өчигдөр бол ер нь баг уучлалт гуйсан гэж би ойлгоогүй. Эсвэргээрээ муусаа ялаанууд гойрт гэсэн штеп. Тэгэхээр огцрох уг нь амархан боловч ёс суртахууны улс төрийн соёл өндөртөө газар л байдаг юм байна. Гэхдээ бид нар няцахгүй. Бид нар цоцохгүй үргэлж энэ амархан байлгахын төлөө явах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ энэ үйлдэлийг энэ чигт нь ингээд орхих юм бол энэ бол норм болох гэж байна.